Техник технологийн политехникийн коллежийн нэрэмжит зохион байгуулдаг техникийн мэргэжлийн боловсролын салбарын багц сурагчдын мэдлэг ур чадварыг сордог математикийн улсын 23 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдаж шилдэгүүдэд тодрууллаа. За олимпиадад Улаанбаатар хот болон орон нутгийн нийт 28 сургуулийн багц суралцагч оролцож оюун ухаан логик сэтгэлгээгээ сорин өрсөлдсөн юм. За нийт оролцогчдын тоо 109-д хүрч жилээс жилд оролцогчдын хүрээ тэлж байна. Математикийн улсын 23 дугаар олимпиад нь анх 2002 онд зөвхөн багш нарын дунд зохион байгуулагдаж байсан бол 2004 оноос эхлэн багш суралцагчдыг хамруулан өргөжжээ. Улмаар 2010 оноос төвийн бүсийн хэмжээнд, 2011 оноос улсын хэмжээнд зохион байгуулагдаж эхэлснээр оролцогчдын тоо хамрах хүрээ жилээс жилд өснө нэмэгцээр байжээ. Тэгээ жил болгон жил ирэх тусам оролцогчдын тоо бол нэмэгдэж байна. Тэгээ ялцчгүй манай мэргэжлийн болон техникийн боловсролын салбарт бол технологийн байнгын шинжилгээгдэг, ирээдүйн одоо инженер бэлддэг ийм одоо суур хөтөлбөртэй ийм салбар. Тийм учраас бид энэ шинжилгээ ухааны хаан гэж нэрлэгддэг математикийн олимпиадыг бол одоо сайн зохион байгуулах, энд оролцогчдын тоог жил болгон нэмэгдүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх, бодлогыг чамбааруулах, шийдлийг одоо илүү одоо оновчтой болгох чиглэлээр бол манай зохион байгуулах сургалтын байгууллагын хувьд бол бид бүхэн анхаарч ажиллаж байна. Тэгээд зохион байгуулахдаа бол бид нар одоо шүүж хамтран ажиллахдаа Монгол Улсын боловсролын их сургуулийн математик байгалийн ухааны сургуультай жил болгон хамтарч ажиллаж байгаа. Тэгээд энэ нь бол илүү одоо энэ олимпиадын үр өгөөжийг нэмэгдүүлэхэд одоо их ач холбогдолтой болж өгч байгаагаар бас их онцлогтой байна. Олимпиадын үеэр зөвхөн өрсөлдөө өрнүүд зогсохгүй багш нарын туршлага солилцох, сургалтын арга зүйг хөгжүүлэх, орчин үеийн боловсролын чиг хандлагыг хилэлцэх, илтгэл, хилэлцүүлгүүд зохион байгуулагджээ. Тухайлбал Токкацу арга зүй, онлайнаар шалгалт авах програмууд, математикийн хэрэглээ, үнэлгээний анализ хийх зэрэг сэдвээр сургалт туршлага солилцсон байна. За би бол 2023 оноос эхэлж техник технологийн политехник коллежийн нэрэмжит математикийн олимпиадад оролцож байна. Одоо 4 дахь жилдээ оролцож байна. 23 онд тэргуун байр эзэлсэн, 25 онд тусгай байр эзэлсэн. Тэгээд 4 дахь удаага оролцож байгаа болохоор зэрэг баяртай байна. Энэ олимпиадыг зохион байгуулж байгаад нь баярлалаа та бүхэндээ. Би уус аймгаас ирж оролцож байгаа. Энэ жил яг эхний жилд оролцож байгаа. Мэдрэмж бол амар гоё юм. Ингээд үеийнхээ хүүхдүүдтэйгээ өрсөлдөж байгаа болохоор мэдлэг чадвараа баттгаж байгаа болохоор үнэхээр сайхан байна. Би нэг 4-5 сарын хугацаанд бэлтгэл хийсэн. Тэгээ хажуугаар мэдээлэл зүй, физик, англи гээд олон хичээлүүдээр орж байгаа болохоор жоохон бэлтгэл жоохон тааруу хийсэн. Яг юм олимпиадад бол энэ жил ялах туршлага хоригдлуулад тэгээ дараа жил илүү сайн амжилттай оролцохыг хэлсэрж байна даа. Улсын 23 дугаар олимпиадын эцсийн дүнд багш нарын төрөл техник технологийн политехник коллежийн багш Ганц Сарнай тэргуун байр эзэлж, Монгол Солонгосын политехник коллежийн багш Даваа Гэрэл, Нямсүрэн нар удаасан бол сурагчдын төрөлд техник технологийн политехник коллежийн сурагч Бүрэнбаатар тэргүүлж, Улаангом политехник коллежийн оюун хишиг, техник технологийн политехник коллежийн сурагч Чинзориг нар шилдгээр шалгарчээ. Харин багийн дүнгээр техник технологийн политехник коллеж тэргүүлж, Монгол Солонгосын политехник коллеж, Улаангом политехник коллеж удаасан байна.